цанаа хүүхдүүдээ өнөөдрийн хичээлийн сэдэв Чингис хаан Монголын их гүрнийг үндэслэн. Чингис хаан 1206 онд их Монгол улсыг байгуулсан. Шинэ улсынхаа аюулгүй байдлыг хангах, тусгай тогтнолыг бүлээн шүүрлэх шаардлага тулгарсан. Чингис хааны явуулсан олон аян дайны үр дүнд Монголын эзэнт гүрний үндэс суурь тавигдсан. Их Монгол улс нь Алтан улс, Тангууд, хар ихтэй улсуудтай шууд нутаг залгаа оршиж байсан. Чингис хаан эдгээр хурш орнуудын эрх тэгш найрсаг харилцаа тогтоохоо тэдгээр улсуудаар бүлээн шүүрүүлэх гадаад аюулгүй байдлаа баталгаажуулахыг эрхэмлсэн. Чингис хаан Алтан улсыг дорой тулсан. 1. Их Монгол улс нь Алтан улс, Тангууд, хар ихтэй улсуудтай нутаг залгаж оршин тогтнож байсан. 2. Алтан улс нь жин тээж байсан нүүдэлчдийг хооронд нь эвдрүүлж ямагт дарлаж байсан. 3. Монголын аваг аймаг улсуудын хүн амыг нь хятаахаа мал сүргийг нь дээрэмдэх харгас аян дайныг Алтан улс нь 3 жил тутамд явуулж байсан. 4. Хаад ясууртнуудыг нь барин модын илжигт хаадаж тамлан алсан. 5. Алтан улсын хаан Монгол улсыг бүлээн шүргэн бай тухай алба бүхийг шаардсан. 6. 1211 онд Чингис хаан эцэг өвгдийн ус хонзон авах ах トゥ Хятад нарыг чөлөөлөхөөр Алтан улсыг тогтолсон. Чингис хаан хар Хятад улсыг эзэлсэн. Хятад улс 1115 онд унахад нэг хэсэг нь Илүү ташийн удирдлагаар баруун зүг хөндөсөн. Илийн мөрөн ба Эсэкгүйл нуурын сав газар очиж шинэ улс байгуулагдсан. Шинэ улс нь хар Хятад улс 1224-өөс 1218 онд оршин тогтнож байсан. 8 улсын хааны хөвгөн хүчлөг хар Хятад буюу баруун Лийн улсад цогтоогдсон. Улмаар засгийн эрхийг авсан. Ингээд Монгол улсын баруун талаас тогтлох аюул бий болж эхэлсэн. Чингис хаан хар Хятад улсыг байлдаа эслэхээс өөр аргагүй болж 1218 онд Зэв жанжны цэргийг илгээж хар Хятад улсыг эзэлсэн. Чингис хаан Хорезмын улсыг эзэлсэн. 1. Хорезм буюу Сартул улс нь 1097-оос 1225 он хүртэл оршин тогтнож байсан. Амуу дарья ба Сэр дарья мөрний сав газар оршиж байсан. Газар тариалан гар урлал худалдаа арилжаа өгдсөн. 2. 1219 онд Чингис хаан Хорезмын улсыг дайлаар мордсон. Монголын цэрэг Отроор, Жинд, Балх хожинд, Бухар, Самарканд нийслэл үргэлж хотуудыг эзэлж авсан. 3. За 1219 онд Чингис хаан Хорезмын улс руу ухнаа тэргүүнтэй 450 худалдаачныг Отроор хотод хүнөөж эд барааг нь дээрэмдсэн. Чингис хаан Хорезмын улсын хаан Мухаммед шахад илч илгийн бурууга хүлээн шаардсан. За түүний явуулсан хоёр элчийг нэгийг нь хүнөөж, нэгийг нь шоолж явуулсан. Чингис хаан 1225 онд гэхэд Хорезм улсыг бүрэн эзэлж их нутагтаа иргэн ирсэн. Чингис хаан Тангууд улсыг эзэлсэн. Тангууд буюу Сэсэ улс нь 1038-аас 1227 он хүртэл оршин тогтносон. Одоогийн Монгол улсын урд талаар орчиж байгаа. 1209 онд Тангуудууд Монголын холбоотон болохыг зөвшөөрч гүнд их хэд адгуурс олон тэмээ өгсөн. Чингис хаан Тангуудыг зөрчдийн Алтан улстай хүч авсрахаар сэргийлэх гадаад байдлыг бөхжүүлэх зорилгоор тогтолсон. Анх 1205 онд 1207 онуудад Монголын цэрэг Тангуудыг тогтолсон. Хамгийн сүүлд 1225-аас 1227 онд холбоотны үүргээ биелүүлж Хорезмын данд яваагүй Алтан улстай Монголын эсрэг холбоо тогтоосон. Монголыг тогтолсон гэсэн шалтгааны улмаас Чингис хаан Тангууд улсыг дайлж бүр мөсөн мөхөсөн.
Өнөөдрийн хичээл анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзцгаая.